хэл гэдэг бол үндэснийг нэгдэх гол зэвсэг. Мөн хөгжлийг хутасгах гол хөдөлгүүр гэж энэ нэлээд түгээмэл тодорхойлсон эрдэмтэн санд нэг байна. Монголчууд бид даяаршлын өнөө үед эх орон тусгаар тогтнолоо авч үлдэхэд нэгэн чухал асуудал бол эх хэл юм. Олон зууны туршид монгол хэлийг бичигт болгох төрөл бүрийн хувилбарууд зохиогдсоор иржээ. Үүнд монгол бичгийг Чингис хааны бичгийн түшмэл Тата тунгаа үндэслсэн. Багийн дараагийн үсгийг 1905 оны үед Брэдийн лам Афганд орж Монгол тод үсэг тулгуурлан зохиожээ. Дөрвөлжин бичгийг Хувлааны зэрлэгээр төвдийн Багвалам лодойжлцсан 1269 онд зохиосон. Соён бүсгийг 1686 онд Гомдоржийн Зануузар Монгол санскрит төвд үг бичгэд зориулан бүтээжээ. Тод бичгийг Ойрдын Зайвандад намхай жамц зохиолоо. Тод үсэг нь монгол бичгийг жинхэнэ аялалтаа нойртуулах мөн төвд болон санскрит хэлүүдийг хялбар бичих зориултаар бүтээгдсэн. Үүнээс тод үсгийг манай үед судалсан эрдэмтэн бол хэлний дөрвөн дугийн нэг гэж алдарсан халтрын Лувсан Балдан юм аа. Тэрээр 1925 оны 5 дугаар сарын 14-нд Дундгой аймгийн Сайн цагаан сумын нутаг Чулуун хороо хэмээх газар малчныг эртмэндэлж баг дунд сургууль улмаар 1951 онд Монгол улсын их сургуулийн монгол хэл утга зохиолын ангийг дүүргэжээ. 1951 оноос Ардын гээрлийн яамд сургууль хариуцсан байцаагч 1953 оноос засгийн газрын ерөнхий сайдын орлогчийн нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатайг башиж байгаад 1957 онд Өвөр Монголын их сургуульд монгол хэлний огшоор томилогдсон 1960 он хүртэл ажилласан байна. Багшилж судалгааны ажил хийж энд бол ер нь өөрийнхөө авиас бэлдэх хүч чадлыг бол нээсэн юм уу гэж би хэлэх гээд байна. Тэр үед бол одооний монгол судлалт бол үнэтэй хувь нэмэр оруулсан том эрдэмтэд жишээлбэл Чойдонжив багш Чингэлтэй гой гээд том эрдэмтдтэй хамт ажиллаж байсан. Аавын маань дагаад бас Боошан профессор, бүрэн сайн профессор дагалдаж бас ажиллаж исэн. Аавын маань шавнар гэхлээр бол тэр үед бол бүгдээрээ залуухаа оюутнууд одоо бол том эрдэмтэд бол зарим нь тэтгэвртэй гарсан буян гişиг багш даваа даваг инх бат Чойрлжив профессор Наранбат бүгдээрээ профессор цолтой. Тэгээд Хятадын засгийн газар тэр үед ерөнхий сайд байсан Жон Ло дагарын үсгтээ найрамдал медалаар шагнасан. Тэр медаль нь биднэрт хадгалагдчихэдэг. Эннээс буцаж ирээд ерөөсөө тэр одоо Күнзийн сурталчилгааны жохол сургаал одоо ачлалт ном гэж байна шүү дээ. Ачлалт номын тэр эртний 14-р зууны үеийн орчуулгыг Лувсан Балдангуй хэвлүүлсэн шүү дээ. За Лувсан Балдангуй бол Монгол хэл шинжилгээ, Монголын хэл судлалын дотор энэ монгол хэлний эртний бичгийн дурсал судалгааг ерөөсөн Монголда үндэслэсэн. Энээс өмнө манай нэртэй эрдэмтэд байсан ч гэсэн яг Лувсан Балдангуй шиг яг тийм эртний бичгийн дурслыг одоо уншсан судалсан тийм судалгаа бол урд нь хийгдэг байсан. Анх 1961 онд ачлалт номын тухай гэдэг ном бичсэн. Энэ ачлалт номын тухай гэдэг ачлалт ном гэдэг нь одоо дахин дуу ном гэж байгаа. Энэ дахин дуу ном бол Бээжингийн хааны ордны номоос байдаг. Би тэрийг бас үсчихсэн. Энэ судрын гол агуулга бол одоо Хятадын одоо Даосын шашны гол сургаал эхийн ачийг хариулах, хэцгийн ачийг хариулахтай холбогдсон тийм сургаалын ном. Эний тухай хамгийн анх одоо 1940 онд нэртэй эрдэмтэн Бастер гэдэг хүн, Фукс гэдэг хүн хоёр хүн нэг өгөөд бичсэн. 1940 онд би тэр Бээжингийн католик их сургуулиас гарч ирсэн Монумент Церика гэдэг сэтгүүлд хэвлэсэн гүйл үүдэг. Тийм нэг ачлалт ном гэдэг, дахимдуу ном гэдэг тийм одоо Хятадын Даосын шашны сургаалыг Монголд орчуулсан байна гэдэг мэдээлэл байсан. Гэтэл тэр номыг одоо жинхэнэ бүтэн эхээр гаргаад гэрэл зургийн эхийг гаргаад
Тэгээд Монгол орчуулганд бүрнээр нь одоо галаглаад тэнд гарч байгаа одоо хятад Монгол хуучин үгүүдийг бүгдийг тайлбарсан ийм анхны том монограф бичсэн. Энүүгээрээ ерөөсөө Лусан Балдангуй Монголын судлалын ертөнцид хэмбэ гэдгээ танигдсан байна. Гадна дотны эрдэмтэд энүүгээр нь Лусан Балдангуй гэх хүнэлдэг. Тийм ч учраас энэ шинжлэх ухааны академийн нийгмийн ухааны тэргүүн хамгийн сайн бүтээлийн шагналыг хүртэж байсан байна шүү дээ. Эндээс л ерөөсөө Лусан Балдангуй судалгааны ажлын гараа нь эхэлсэн гэж хэлж болно доо. Ажилт ном бол 13-аас 14-р зууны монгол хэл бичгийн үнд дурсгалд үе Монголын орчуулгын түүхийг судлахад дутагдж болзошгүй эрдэнэ юм. Ийм ч учраас профессор Кливес 1312 оны Чожи Одсрийн Бодичарья Авадарын тайлбарыг судалж 1954 онд нийтлүүлсэн бүтээлдээ нууц товч эртний монгол үндэсний зохиол бүтээлийн шилдэг жишээ. Ачлалт ном эртний орчуулгын зохиолын сайхан жишээ бол Бодичарья Авадарын тайлбар нь уугуул зохиол орчуулгын бүтээл хоёрыг хослуулсан хамгийн эртний ганц дурсгал юм хэмээн үнэлсэн байдаг. Энэ Лусан Балдангуй бүтээл гарснаас хойно одоо Америкийн эрт монгол эрдэмтэн Кливес судалсан энэ одоо ачлалт номыг. Тэрний дараа Австралийн үндэсний сургуулийн профессор Рахвил судалсан. Эдгээр судалгаатаа бүгдээ Лусан Балдангуй анхны судалгааг бол иш татсан, тэрэндээ толгуулсан ийм судалгаа. Өөр нэг жижигхэн бас нэг хөшөөний бишээс огт нуулд мэдгэж байгаагүй арга бангийн хөшөөний бишээс гэдэг. Энэ 1340 онд бичсэн боловсгосон хөшөө. Энэ бол баруун өмнөд хотын Юнан мужийн нийслэл Күнмэн хотын дээр нэг уулаараа зөнд байдаг. Тэр бичээсийн дардсаг болоод тэрийг одоо уншиж судалсан. Хамгийн анх уншсан. Тэрний дараа Унгар эрдэмтэн Кара бидний халдвар хийж ярьдаг Кара тэрний дараа судалсан. Дараа нь Америк эрдэмтэн Кливес судалсан. Энэ Европын нэртэй эрдэмтэн судалгаатаа бүгдээр Лусан Балдангуй анхны судалгааг бол иш татсан дурдсан байна. Энэ хоёр дурслын хувьд бол хамгийн анхны судалгааг одоо хийсэн. Тэгэхээр энэ бол тэр талаас нь үзвэл Монгол төдийг одоо олон улсын төвшөнд, олон улсын монгол судлалын төвшөнд монгол хэлний эртний одоо энэ нэр дурсан дурслуудыг хамгийн анхлан бүрэн судалсан гэж үзэж байна. Тэрээр өвөр Монголын их сургууль ажиллах үеэсэн эрдэм хэлгээний ажил сэтгэл шуудран орсон бөгөөд монгол хэлний хөгжлийн түүх, үсэг бичгийн дурсгал, үг хэллэгийн үүсэл гарал, нутгийн аялгау судлал зэрэг олон салбарыг хамарсан 130 гаруй эрдэм хэлгээний өгүүлэл, тэмдэглэл, ганц сэдв 6 зохиол нийтлүүлснээс гадна хэд хэдэн дурсгалын бичигт удирдгал судалгаа хийж хэвлүүлсэн нь нөрөх бүтээгч эрдэмтэн байсныг харуулна. Зохиогч эртний монгол хэлний үгийн эхний хэгийн тухай асуудалд хэмээх өгүүлэлдээ Монголын нууц товчооны зарим үгийн эхэнд тохиолдог хэгийг өгүүлэгч шүлгийн толгой олоход ямар үүрэг гүйцэтгэж байсныг судлаад юу ч гэсэн нууц товчоо хуулан бичиж тэдгээр хүмүүсийн буюу дорд Монголын аялгаунд үгийн эхний хэ маш балархаа хэлэгдэж байсан болов гэмээр үзмээр байна гэсэн нээлтийн шинжтэй дүгнэлт хийсэн байдаг. Эртний Монголын үгийн эхний хэгийн тухай гэж өгүүлэл 1962 онд гаргасан. Тэр бол яг одоогийн он гэж хэлдэг эртний нууц товчоо дөрвж хэсгэнд хон гэж байгаа, үхэргүүд хөкөр гэж байгаа. Энэ хэгийн учрыг бол яг 1940 50-аад оны үед одоо Франц эрдэмтэн Пелио, Америк эрдэмтэн Папе нараад бичсэн тэр хэгийн тухай. Тэгээд одоо Пелиогийн хууль муу гэж хүртэл гаргадаг. Өөр өв алтай хэлний хамжих П байж байгаа наашин суулраа шүүх болоо тэгээд сүүлд нь дондоо Монголын сүүлдээр бүрмөсөн хэлэгдэхгүй болсон нэг юм үгийн эхний аваа байгаа юм. Энийг бол Монгол судалсан хүн байхгүй. Хамгийн анх Лусан Балдангуй дондод эртний Монголын үгийн эхний хэгийн тухай гэсэн үг хэвлүүлсэн байна. Тэр бас их сонирхолтой. Лусан Балдны энэ саналыг Америк нэгдсэн улсын алдарт монголч эрдэмтэн Папе 1969 онд Тавианд нийтлүүлсэн Монголын нууц товчооны үгийн эхний хэгийн тухай өгүүлэлдээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч өөр бусад баримтаар лавшруулан нуталсан байдгийг онцлон хэлмээр байна. 1960-аас 70 оны үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нутгийн аялгау, ам зохиол судлах, ховор хуучин ном зохиол эрен сурвалжлах шинжилгээний ангийг орон нутагт жил дараалан илгээж байсан бөгөөд энэ ажилд Лусан Балдан идэвхтэй оролцож ялангуяа Баруун Монгол, Торгууд аялгау,
Аман зохиол ховор ном судар сурвалжлан судлахаар удаадараа очиж баялаг хэрэглэгдэхүүн цуглуулсан нь судалгааныхын дараачийн чиглэлийг тогтоож өгсөн байна. 1965 онд академик Ирэнчингой Вандууга нарын толгойд явсан Ов совдын хязгаарт явсан хээрийн шинжилгээний анги. Энэ ангид бол Лусан Болдонгой ерөөсөө Угсаатны зүйн атласыг гэдэг юмыг л Ирэнцэнгойтой хоёулаа гартаа авч удирдах арга зүйг нь боловсруулж тэр баяд дөрөвд ойрд энэ манай энэ баруун Монголын олон ястын Угсаатны яс элхэн одоо тэр овгын дотор чинь бол ямар ястай ямар элхэн гэж ястай тогтмол ястай шангас ястай гэдэг юм уу. Тэр бүхний юуг л их нарийн бүртгэл хийж тэр Угсаатны зүйн атлас гэдэг том бүтээл төрөвсөн шүү дээ. Би хамт явж байсан хүний хувьд бол энийг л одоо нүдээр үзсэн хийж байсан ажлын бараг цаг мэдхийн хувьд энийг л би баталгаатай хэлж болох байхаа гэж санаж байна. Хов Баян Үлгийн аймагт орсон суудаг үндэстэн эснүүдийн хэлийг судлах гойд анхааралтай байсан. Монгол бичгийн хэлийг тухайн үеийн Монгол судлалын эрдэмтэд үзэхдээ торгууд аман аялгаунд тулгуурласан байхаа гэж таамаглаж исэн онолыг Лусан Болдонгой батлахад гол үүрэгтэй оролцож торгууд аман аялгау гэдэг гар зохиолыг бич болсон. Энэ зохиол судалгааны хүрээнд сургалтын хүрээнд өнөөдөр ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна. Эрдэмтэн Лусан Болдны судалгааны 2 дахь буюу хамгийн гол чиглэл бол тод үсэг түүний дурсгалын судалгаа юм. Ойрдын тод үсгийн дурслуудыг судлах, цуглуулах талаар үнэхээр гоё байгаас. Монголын тэр үеийн одоо олон аймагуд, ялангуяа баруун аймагуудаас олон удаагийн одоо хээрийн шинжилгээний ангиар маш олон ном цуглуулсан. Тэгээд тод номын дурслуудыг одоо миний ойлголтоор 2000 шахуу номыг хэлцгөөлийн хүрээлэнд тухайн үед цуглуулад каталог бүртгэлэнд хийсэн. Тэгэхээр тэр цуглуулсан сан хөмөргийг бол жинхэнэ номын сангийн жоромд оруулж хаяглах, зэгцлэх одоо давхарцсан юу байна, янз бүрийн ном судар тэр англи хийгээд бүртгэл хийгээд тэгэхээр зогсохгүй өөрөө энийг судлаад тод үсэг төвний дурсгал гэсэн хэлний том бүтээл төрөвсөн шүү дээ. Энэ тод бичгийг хүмүүс эрдэмтдийн дунд бол маргаантай асуудал байдаг. Яагаад гэвэл энэ тод бичгийг анх кемд зориулан зохиосон бэ? Зарим судлаачид энэ бол ойд нутаг зохиогдсон, ойд хүн зохиосон, за ойдын дотор их өргөн дэлгэрсэн учраас ойдд зориулсан зохиосон бичиг юм гэж үздэг. Нөгөө нэг хэсэг нь дорнод Монголын аялгаундаа зохиосон бичгээ гэж үздэг. Гэтэл энэ тод бичгийг их бичгийн судалгаанд нэмэлтгээд Омог Монгол улсын энэ хөвтөн зориулсан, өөрөөр хэлбэл Монголын олон ястанд зориулсан бичгээ гэдгийг их бичгийн судалгаагаар баталгаажуулсан юм аа. Ядангуяа Монгол улсын нутгийн аялгаунууд, түүний дотор ойрдын нутгийн аялгау, ойрд монголчуудын сүүлийн 400 жил гаруй хэрэгжилж ирсэн тод үсгийн бичгийн хэлний талаар бол гайхамшигтай судалгаа хийж дэлхийн Монгол судлалд өөрийн улам орой үлдээсэн юм эрдэмтэй. Тухайн үедээ бол одоо 2000-ад тийм тод номын цуглуулга бол дэлхийн ямар ч ном байсан ямар хаач байгаагүй. Тийм том одоо хөмөргийг бүрдүүлсэн. Эрдэмтэн Лусан Болдон тод үсгийн судлалаар 20 гаруй бүтээл төрүүлсэн байна. Тод үсгийн дурсгалуудыг хэвлэн нийтлүүлэх, тэдгээрийг хэл шинжлэлийн үүднээс нэгтлэн судлах гэсэн үндсэн 2 чиглэлээр бүтээлэн төрүүлсэн байдаг. Хойлбол даваач ноёны бэлэг, тод үсгийн үлгэрийн далай, Завьяндын орчуулсан Эрдэнэ санс баашид, тод үсгийн хан харангүй зэрэг бүтээлүүдийн их бичиг болон латин галиг сэлтийг оршил тайлбартаагаар хэвлүүлсэн нь дэлхийн Монгол судлал, ялангуяа ойрдын судлалд томоохон хувь нэмэр болсон билээ. 1968 онд тод Монгол барийн номын тухай хэмээх өгүүлэлтэд нийтлүүлснээр Лусан Болдны тод үсэг түүний дурсгалыг нэгтлэн судлах үйлс эхэлсэн байна. Өөрөө тод үсгээ түүний дурслууд гэсэн томоохон ном бичсэн. Дараа нь тод үсгийн дурслууд гэсэн номыг 1975-76 онд хэвлүүлсэн.
тод үсэг бол одоо ойрдын зайванд зохиосон, ойрд хэлэндээ толгуулсан гэж үздэг. Ер нь зөвхөн ойрдуудад зориулж зохиосон юм уу? Нийт монголчуудад зориул зохиосон одоо зөвхөн ойрдуудад хэрэглэгдсэн юм уу гэдэг юм маргаантай асуудал байдаг. Энэ талаар Лувсан Болдонгоо бас нөхөлтэй санал дэвшүүлсэн. Лувсан Болдон 1974 онд академич Эренчний удирдлагаар тод үсэг түүний дурсгалуу сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Дэд эрдэмтэн Лувсан Болдон Зөвлөлт бот улсын шинжлэх ухааны академийн дорн техникийн судлалын хүрээлэнгийн Ленинградын салбарт хадгалагдаж байгаа тод үсгийн хан харангуй судалж, 2 өгүүлэл нийтлүүлснээс гадна уул ихийн гэрэл зураг болон латин галгийг 1985 онд тусгай ном болгон хэвлүүлснээр хан харангуй туйлын судлалд хамгийн бүрэн сайн эхийг нэмэрлсэн байдаг. Тод үсгийн энэ эхийг Монгол эхүүдээр сэлбээд барагцаагаар нэгэн бүтэн их болгож болмоор санагдлаа хэмээн тод үсгийн хан харангуйн оршилд бичжээ. Дэлхийн монголч эрдэмтэд, олон эрдэмтдтэй манай Лувсан Болдонгоо яг ойр дотн шадарч харьцаж ирсэн. Хятадын эрдэмтэд за өөрөө хөхөтөд байсан учраас Чингэлтэй, Жойжин шүгэд одоо үед нэр нь бараг домог шиг яригдж байгаа эрдэмтэд. Ялангуяа бас барууны эрдэмтэд тухайд үлийг Тиватай ойр дотн харьцаатай байсан. Хардаржгүйтэй Хөнгөрийн монголч эрдэмтэн Хардажгүй Ронаташ зэрэг эрдэмтдтэй маш ойр дотн захаа санаагаар харьцаж ном хэвлэлждэг. Тэр ч байтугай тухайн үед хэдийгээр 20 зэрэгтэй байсан боловч бас Америкийн монголч эрдэмтэн телевиз Папуа интерес гэсэн бас номсыг ижижсэн шүлсэн Болдонгоо. Ийм л их дэлхийн хэмжээнд ажил сэтгэж чаддаг эрдэмтэн хүн байсан юм аа. Монгол улсад байгаа тод үсгийн бүхий л дурсгалыг нэг үрчлэн үзэн танилцаж, тэдгээрийг ангилан бүртгэж, хэл түүх соёлын талаас нь нягтлан судалсан олон жилийн нөрөх хөдөлмөр зүтгэлийн үр дүнд уг ном бүтээгдсэн учраас одоо болтол дэлхий дахинд энэ бүтээлээс хол тасархаа судалгаа гараагүй байна. Доктор профессор Момогийн хэлсэнчлэн тод үсэг бичгийн судлалын тугийг Монгол эрдэмтэн гартаа авсан юм. Уулын хүчит хөрөн бүргэд хүртэл дэгдэж байж нисдэг жамтай адил. Лувсан Болдны анхны бүтээлүүдээс харахад тэрээр дэлхийн Монгол судлалын мөнх хөх тэнгэрт харайн дэгдэлгүй шууд л халин дүүлэн хөөрсөн мэт санагддаг. Түүний хүч судлалын бүтээлүүдийг уншихад судалгааны тэргүүний арга барилыг төгс эзэмшсэн эрийн цанд хүрсэн эрдэмтэн болох нь нэгэнт харагддаг үлээ. Лувсан Болдон авга Попе, Хайс, Крюгер, Рафаэлс, Легети, Кара, Эренчин, Дамдинсүрэн, Лувсан Болдон нарын зэрэг дэлхийн Монгол судлалын ноён оргилуудтай байн холбоотой байж загтал, цахилгаан мэд, санал ном, зохиол бүтээлэн солилцож тэдний зиндаанд бүтээн төрөж байсныг түүний аргилт хадгалагдж байгаа олон аргун захиа занаа баялаг номын сан нь гэрчилнэ. Нэг үе бол Монгол хэлний тайлбар толийг зохионоо гэдэг үлгэр онцгой шиг сонсогдож исэн үе Монголын судлал байсан. Цэвэрлэгэн Монгол хэлний товч тайлбар тойл гэдэг энэ эрхэм бүтээлийг гаргахад Лувсан Болдонгоо бол голлох үүрэгтэй редактораар нь хожимд амжилттай ажилласан ийм эрдэмтэн юм байдаг. Энэ цэвэрлэгэн тайлбар тойлын юм дээр бол Лувсан Болдон бол ер нь үнэхээр сайн ажилласан. Энэ хоёр үгийн одоо олон утга, салаа утга энтрийг тодруулах, нэмэх, шинжлэх энэ дээр бол Лувсан Болдонгоо маш их сайн ажилласан. Манай цэвэрлэгэн бол хуучны боловсралтай сайнс хэтэн. Гэхдээ орчин цагийн боловсролыг бол Лувсан Болдон бараг энэ тойлынхын юмд шингээж өгсөн гэж хэлж болно доо. Энэ тойл гарснараа монгол хэлний үгийн сан, хэл зүй, үгийн утга зүй олон юмыг бол эмхэл зэгслэхэд энэ товч тайлбарт ямар үүрэг гүйцэтгэснийг манай уншигч судлаачид бүгд сайн мэднэ.
Тухайлбал яг тэр үед зохиогдсон Орос Монгол төдийг зохиоход бүр улс төрийн товчон дээр ярьсан үг нь энэ бол 40 мянган байрыг барьсантай тэнцүү их ажил гэж. Хожим нь активист Дамжин Сүрэн Лусан дэндүү нарын зохиож гаргасан 50 мянган хүүхдээ Орос Монгол төдийг хийхэд энэ Москва Улаанбаатарын хооронд тавьсан төмөр замтай тэнцвээс ажил болжээ гэж ингэж үлдсэн байдаг юм байна лээ. Цусан Малдангуан оролцоотой бүтсэн Цэвэлгаан товч тайлбар төлөв эдгээр үнэтээс арай илүү гэж би хувьдаа бат. Яагаад вэ гэвэл Монгол хэлний утга зохиолын үгийг журмалахад энтэл онцгой өрөхгүй гэсэн. Зөв бичих талаасаа, үгийн утгын талаасаа, тайлбар талаасаа бас түгээмэл хэрэглэгдэг нэр томьёо талаасаа бол энэ онцгой өрөхгүй гэсэн тал юм аа. Ер нь Лусан Балдан даруухан учраас ерөөсөө ягаагүй тэгээ Цэвэлгаагч хүндлээвэл ер нь би софтраар орно гэх нэж гэхээр ер нь хөдөлмөр хийсэн хүн шүү гэж ярьдаг юм байна лээ. Лусан Балдан 1960 онд эх орондон эргэж ирээд бүгд найрамдах Монгол Ард улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж 1987 онд Гавьяаны амралтаа эдлэх хүртлээр тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, Эрдэнэтэн нарийн бичгийн дарга зэрэг аль башхын зэрэгцээ Монгол улсын их сургууль, улсын багшийн дээд сургуульд тус багшилж байлаа. Хэл зохиолын хүрээлэнгээс их сайхан бүтээл гарч хэвлэгдсэн нь бас энэ эрдэмтдтэй зүйсээр холбогдно. Тухайлбал Монгол Улс төлийг Оросын эрдэмтдээ хамтран хийгч байдаг юм уу? Монгол утга зохиол бус орны утга зохиолтой хэрхэн холбогдох тухай асуудалч байдаг юм уу? За тэгээд мань үтийн залуучуудыг хөл гараа орлоход зориулж өдөрмчин юм хийсэн. Энэ дээр онцлон тэмдэглэх хэлэх ёстой нэг зүйл бол Лусан Балдангуй маань бас Монгол бичгийн судалд бол их сайн тэр үйлчлэг зэргийн эрдэмтэн. 1975 оны 1-р сард тэр үеийн нам төрийн тэргүүн Цэдэн Балдаргын 03 тоо талбан даалгавар гэдэг гарчээ. Хэл зохиолын хүрээлэн дээр 5 их хүчийг судалж идэх мэрэгжилтэн бэлтгэх ажлыг манай Лусан Балдангуй өөрөө гардан удирдах байсан. Бидний бичгийн хэв жахан тааруу байсан. Лусан Балдан багш өөрөө их сайхан бичдэг. Дуур багш өөрөө үлгэрлээ. Самбар дээр үчин, дэвтэр дээр үчин. Тэгээд бид нэр одоо янз бүрээр бичүүлсэн дээ. Татлаган хичээнгүй бичгүүдийг одоо төрлөөрээр нь бичүүлдэг. За дээрээс нь зөвхөн ганц монгол бичгээр бичүүлээ зогсохгүй хот өсөг дөрвөлжөөс Монголын бичгүүсгийн ерөөсөө Монгол ном судар тэр бичгүүсгтэй холбоотой бүхэл юмыг гаргуун эзэмсэн тэр мэрэгжилтэн бэлтгэх үүрэгтэй гэж биднийг тэг шахдаг байсан. Ном уншуулна. За ном уншуулахдаа болохоор бичмэл, дарамал, барын ном, татлаган ном, янз бүрийн номуудыг хэлбэрдэг өстэй. Цаг үеийн хувьд болохоор янз бүрийн цаг үеийн номнууд одоо шуурхаа саадгүй сайхан уншиж сурах хэрэгтэй. Бүр минутаар уншилж шалгадаг байсан мэт. Тэр үед Лусан Балдангуй хичээл суулж ирсэн улсууд одоо бол цөмөрөөл том хэдмэдэн доктор болсон л та. За тэгээд энэ суур маань бол бидний цаашдын эрдэм шинжилгээний ажилд бол их нөлөө үзүүлсэн. За манай Лусан Балдан багш бол тэр үед их завгүй ажилдаг хүн байсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтай байсан. За эрдэмтэн нарийн бичгийн дарга бол тэр эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө тайлан зохиож гаргахаас эхлээл ерөөсө бүхэл тэр хүрээлэнгийн өдөртмийн ажлыг удирдах зохицуулдаг юм хүн. За нөгөө талаар бол Монгол улсын нэр томьёоны комиссийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтай байсан. Улсын нэр томьёо гэдэг юм чинь бол маш чухал тооцдог. Нэр томьёог Монгол, Орос голдуу нэр томьёо гаргадаг. Тэр үед бол одоогийн эрдэнэ төлөвлөлтөөр ашиглалтанд орох гээд эрдэнэ төлөвлөлтийн нэр томьёог яг Монголд чиглэжсэн үе. Тэр уулын баяжуулах үйлдвэрийн нэр томьёог их зузаан бараг 4 хүрээтэй зузаан ном. Тэр үед бол тийм зузаан ном гарч байгаагүй. Тэр ном гарч ирсэн.
Тэрний ажил бол манай багш нэлээд дарамт үзүүлж ясан байх гэж бодож байна. Тэр чинь эрдэмтдийн үйлдвэр ямар өндөр байлаа. Тэгэхээр тэр Орос Монгол нэр тэмээ гэдэг тэрний чинь наримчийн дарга гэдэг ийм ажилтай байсан. Өөрөө эрдэм ном заахан хажуугаар энэ тэгэл бүгд талаараа биднэрт багшилж өнөөдрийн доктор профессорын зэрэг түргэх тэр шинжлэх ухааны тэр агшин хурдтай хүчтэй тэр модны дөрөнд нэлээд сайн бат суулгаж хэрийн салхинд унахааргүй болгож өгсөн тийм л гавьяатай юм да манай багш. Төвний судалгааны 3 дахь чиглэл нь өөрөө Дундгой аймагт төрсэн моринд дуртай монгол хүний хувьд адуу судлал, тэр дундаа хурдан мөрний шинж судлал байлаа. Монголчууд олон мянган жилийн турш адуу эдлэж ерөөдөө адуу эдлэх өвөрмцнийг соёлыг одоо бий болгосон угсаатан үндэстэй юм аа тэгээд. За энэ адуу эдлэх соёлын оргил нь бол хурдан морины уралдаан гэж үздэг. За Монголын хурдан морины уралдаан их эртнээс хөгжилтэй одоо 16-7 дугаар зууны эсвэл дагнаж мэрэгшиж ирсэн монголчууд эндээ наадам олшроод ирэхлээр наадамд морин оролдуулдаг одоо бэлтгэдэг арга одоо олон нарийн болж ирнэ. Энэ үеэс эхлээд одоо монголчуудын дотор хурдан морь судлал гэдэг нэг тийм ойлголт ухагдсан одоо бий болсон гэж үзэж байгаа юм. Шинж судлалын талаар бол одоо манай Лувсан Болдонгой маш их юм хийсэн хүн байна. 16-7-8-9-р зууны үеийн өөрөөсөө өмнөх тэр ухаантнуудын уяачдын хурдан морь шинжих талаар бичсэн судруудыг одоо 28 судрыг Монгол орны одоо өнцөг улам бүрээс цоглуулж эмхтгэж хэвлүүлсэн. Энэ бол одоо Монголын хурдан морь судлал Лувсан Болдонгой оруулсан гайхамшигтай том хувь нэмэр. Зөвхөн хурдан морь судлал гэдэггүй Монголын одоо хуучин өв уламжлалын сэргийх уламжлал соёлоо хадгалж үлдэх талаар бол хийсэн маш том ажил бол энэ байна. Хөдөөгөр маш их тарсан, хатуу хавцтай сайн хэвлсэн урагдахын ховор одоо ингээд сүүл нэг 90-ад оны 2000-ад оны ихэнх үеийн одоо хөгсөн зол уяачдын ч цөмийн үндсэндээ чэйжч гисэн байдаг шүү дээ хөдөө явж яваад. За ер нь маш даруухан бөгөөд маш гүнзгий тайлбартай сургуулийн хүүхдэд багш хүн хичээл зааж байгаа юм шиг тэгээд тайлбарчсан байдаг. Тэр нэг хөдөөгийн уяачд хөгсөн зол уушхад маш ойлгомжтой энэгээр л одоо их ач тусаа өгсөн номдоо Хөдөлмөрийн Баатар хүн тэр чинь Лувсан Болдонгой цуглуулсан тэр харин хэдэн судрыг чинь өөрөө цуглуулсан мэт номер дугаар тавьж байгаад эмгтгэж гаргаад шар торгон даавал боогоод одоо зараад энэ тэр байгаа. Тэр бол одоо шинжлэх ухаанд тийм байж болохгүй. Буруу. Энэ бол Лувсан Болдонгой л хөдөлмөр. Энэс хэн хэрэгэл, хэн ашиглаж, хэн ишилж өгнө бүгдийн заавал нэр зааж явах хэрэгтэй. Энэ бол усны шинжлэх ухааны ажлын соёл юм да. За манай Лувсан Болдонгой хийсэн бүтээсэн ажил бол одоо бидний үед тэгээ бидний дараагийн үед төрч одоо маш их хэрэг болно. Одоо Монгол хүн бол одоо нийгмийн хөгжихийн хэрээр улам боловсрч, улам ухаажиж, улам одоо туршлагаж боловсрч байгаа шүү дээ. Тэр бүгдэд боловсрол дээшлэх тусам тэр бүгдийг чинь одоо нарийн ялга зааглах, ойлгох тэр ухааныг бол Лувсан Болдонгой дээр судар тайлбартаа маш сайн хийсэн байт юм аа. Багасаа л хүлгийн шинж ерөөсөө 2-3 дахь хэвлэгчлээгтэй бага баг. Яг зарим хэвлэл нь сайхан болсон би бүгдийг цуглуулдаг. Тэгээ өвгийн номыг ойлгосоо ойлгоо ингээл хараал яа нэг тийм жангар гисэр энэ төр уншиж байгаа юм шиг. Гоё хэцүү. Бараг 10-20 үгийн нэг тухай мэддгүү. Тэгээ морины шинжиж чинь хүүхдэд үлгэр ярьж өгöd байгаа юм уу? Насанд хүрсэн ном бичээд байгаа юм уу? Үнэхээр сонирхолтой байсан байдаг. Их хялбар мөртлөө маш тийм онцгой баялаг үгийн сантай өгүүлбэр болго. Тэгээд тэр хүлгийн шинж надад нөлөөсөн байж магадгүй. Яг би сүүлийн ганц 2 жил юм удаа их олон биш. Яг удам зүй молекуляр биологи генетик гэж чиглэлээр дагнсан юм хэлдэг юм байна. Тэгээд өөхөө адууны өвгийн шинжийн наривчлан судалгаа хийх тал дээр би одоо судалгааны шатанд ажиллаж байгаа. Энд бол өвөө намайг бол яг үнд бол цэнгэлж байгаа. Өвгийн бүтээл бол миний чиг. Лувсан Болдонгойд бол хэдэн чанар үе л дээ. Онцгой хэн хүнд байхгүй
хэдэн онцгой чанар байна. Гартаа айхтар дүйтэй, гарын ур сайтай, монголчуудын нэг хэлдэг үг байдаг. Яман цай хүн бол юухан цай байдаг гэж. Тэгэхээр гартаа эвтэй дүйтэй хүн гэдэг чинь бол юм цай байдаг байхгүй. Тэгэхээр бол Лувсан Балдангуй бол гэрэл зураг авахнаач авчихна, зурхнаа зурчихна. Хадны сүг зураг элдв юмны одоо хон юуг хэв хийх орсоор стампаж гэж ярьдаг. Тэр хэв хийхэд бол энэс тодохгүй сайхан хийн. Үлдээгэн, бэлгээ хаан, тоникгүйхийн цаасан хэвийг хийжсэн. Энэ цаасан хэв бол яг бид одоо тэр цаасан хэвээ бол нийт зарлж түгээмжүүлж чадаагүй боловч энэ цаасан хэв бол чухамдаа миний мэдхээр 1890-ад оны үед хийсэн ардлуун хэвийн дараа орох тийм хэв байсан. Энэ хэвээс Оросын эрдэмтэд зураг авч бас судалгаа хийсгэн ажиллаад хувирвчсан би тэрийг сайн мэднэ. Одоо Эрдэнэзуугийн юм дээр чинь бол энэ нүүдэлчийг сонин шүү дээ. Хуучин араб перс бичгээр бичсэн бишгээр монголоор зохицсон байна, төвдөр зохицсон байна. Тэгэхээр бид нар тэр араб персийг уншмаар байдаг, монголыг уншмаар байдаг. Тэгэхээр тэрийг тодруулахын тулд бол тэрийн одоо тусгай ямар будгаар ч юм уу ямар тодруулаад гэрэл зураг авч ийм нэг арга байдаг. Тэгэхэд Лувсан Балдангуй тэгж байсан. Цэрийн судмаа энэ бодог модог бол сүүлд нь арилж өгдөг төвхтэй байдаг. Шүдний оо их сайн байдаг шүү дээ. Маш хямдхан зүгээр это. Тэгээ шүдний оос нэр бороо орхлоор л арилчихсан шүү дээ. Тэг гоё хөгжим тоглодог байсан. Кларнет тоглодог. Тэг хөгжим бүдгийн сургуулийн захирал Аравдан гэдэг хүн манай автаа нэг анги сурч байсан. Тэгээ Аравдан багшаас кларнет аваад гэртээ тэр кларнетаараа яг нот хар тоглодог. Тэгээд их гоё юм сийлдэг. Тэгээ юм чулуугаар надад одоо бурхан буддаа сийлж өгсөн тэр нь одоо надад байдгийн. Торгон дээр монгол бичгээр сайхан бичиж өргөмжил мэйхтэй дурсгадаг байлаа шүү дээ. Энийг үл ер нь манай Лувсан Балдан ангасан ачиж гаргасан та. 1972 онд би Оросд эрдмийн зэрэг хамгаалаад ирэхэд над өгсөн тэр байж л байгаа, манай гэрт хадгалагч л байгаа. Тэгээ ганц бич биш л дээ. Өдөөдөө манайхны залуучуудад бол Лувсан Балдангуйн гараар ирсэн. Тэгээ Лувсан Балдангуйн шавнар сүүлд нь ган дотгон тэргээд улсууд гарсан л да. Одоо тэр үргэлжлээ явж л байна. Ялимгүй жаахан шог аясаар уулсан, хүнийг явуулсан, ихтэй хүнд урам их өгсөн залуучууд ялангуяа Тайван үеийн залуучуудыг бол эрдэм номоос гадна одоо хөвөн би хүн одоо бүрэлдэх талаас бас заа сурж ирсэн. Ер нь одоо удирдах ажил хийж байгаа хүн бол альва шин сэрэг юмыг олж харах чадвар гэж байна шүү дээ. Тэр тусмаа эрдэм хэлгээний байгууллага удирдах байгаа хүн бол хэн юу шин санаа хэлж байна, шин юм хэлж байна, тэрийг хөхүүлэн дэмжих өчтэй байхгүй. Одоо бол хэн надад сайн байна, хэн миний өмнө сайн тонголзож бөхөлдөж гүйж байна уу? Тэрийгээр л үнэлдэг болчихоо юм гэж бодогдмаар юм бас хай харагдаад байна шүү. Лувсан Балдангийн том охин Инх Туяа шинжлэх ухааны академид ургамал судлаачаар насааран ажиллаж цахилдаг зэрэг томоохон бүтээл бичжээ. Бага охин Инх сайхан нь Монгол Улсын их сургуульд Япон хэлний багш. Хүү Инкватер биологийн шинжлэх ухааны чиглэлээр Монголын шинжлэх ухаанд эрдмийн зэрэг анх хамгаалсан бол Ачуу Занозер Японы Каназавагийн их сургуульд ангаа ухааны докторийн зэргийг хамгаалж одоо Бээжин хотод Америк хятадын хамтарсан компанид генетикчээр ажиллаж байна. Энэ бүдээс харахад сайн хүний өр сүйт хүний унгаа гэж монголчуудын хэлдгээр хойч үеийн Монголын боловсрол шинжлэх ухааны салбарт амжилттайгаар өөрийн зам мөрийг үлдээсээр байна. Лувсан Балдан багшийн одоо судалгааны ажлын арга барил, судалгааны ололт амжилт нь залуу ажилтнууд түүний дотор миний одоо ажилд маш их нөлөөлсөн ийм эрдэмтэн байгаа юм. Би Лувсан Балдан багшийн судалгааны арга барилыг ашиглаж Монгол хэлний ойр даялгаврын фонемын тогтолцоо, тод үсгийн бичин хэлний гэсэн
хоёр ном бичсэн нь бол дэлхийн монгол судлаачид бас маш их өндөрөөр бас үнэлж байдаг. Энэ бол Лусан Балдан багшийн одоо өр өгөөж гэж би ойлгож явдаг юм аа. Оросын хэллэгийн ангид одоо туршлагатай профессор Клешторны энтертэй бол найз байсан ерөөсөө. Үйзээгүй найз байсан. Тэднээс үл их юм салгаж явсан. Их сурцсан. Тэрийгэ бүтээлдээ ашиглаж чадсан. Ийм учраас бол Лусан Балдангуй бол хэнгуйч гэсэн хэн хүн болгон одоо тэр юу гэдгийг одоо академич одоо гавьяат юу гэдгийг тийм юуг нь бол хөрхи ягаагүй ч гэсэн тэднээс ерөөсөн хэнээс нь ч гэсэн хөдөө дутгааргүй. Ийм авьяас билэгтэй чадвартай жинхэнэ эрдэм хэлгээний сайн ажилтан болж чадсан юм аа. Ер нь өнөөдөр монгол хэлний асуудал, монгол бичиг соёлын асуудал манай улсад дэвгүй дэлхийн нийтийн анхаарлыг татсан чухал асуудал болоод байна. Энэ агуу түүхтэй ард түмний хэл соёл бол агуу байх ёстой гэж гадныхан хардаг. Тэр бүрэн төсөөллийг өгөөж бүтээлийг одоо манай Ахмад Бийхэн оролцоотойгоор бүрдүүлж ирсэн юм аа. Залуучууд биднээс энэ тэр Ахмад Бийхэн бий болгосон үгийг харивжуулах, нэмэн дэлгэрүүлэх тэр тал дээр бол нэлээд эзэн тэтгэн ажиллаж байна. Тухайлбал Лусан Балдангуй боловсруулсан монгол хэлний товч тайлбар тал гэдэг бүтээлийг цэвэрхэн зохиож Лусан Балдангуйд тагтарсан энэ бүтээлийг одоо бид онлайн хэлбэрт оруулж дэлхийн нийт түгээн сурч тэрэн дээр одоо бааз зураа болгож бас шинэ үг нэмүүлж утгын засуулж бичлэгийн жигдэх юм ажил хийж байна. Залуугийн судлаачид ялангуяа залуучууд их хэлтэй эрхэмлэн хайрлагч хэн бүхэн өнөөгийн сайхан монгол утга зохиолын хэлийг ийм ноорон журамтай нэгдмэл системтэй хэл болгоход манай Ахмад Бийхэн чухал үүрэг гүйцэтгсэн гэдгийг үргэлж санаж байгаас. Энэ Ахмад Бийхний дунд Алтрын Лусан Балдан гэдэг хүн бас тод үтгэх хүчтэй юм шүү гэж би өгдөө баттгийн энэ бодлооч бас илэрхийлж байна. Тэгэхээр Лусан Балдангуй маань өдөөд энэ цаг үед амьдраад энэ бүтээлийг хэрэг тойрсон бол өдөөд одоо шинжлэх ухааны эрдэмтэн хүний хүрдэг ямар цол хэрэгэн байдیں, ямар шагнал байдیں бүгдээ л хүртэх бүрэн одоо боломжтой авах ёстой, хүртэх ёстой тэмэл хүн. Урд тогтолцооны цаг үе бол яг хүний бүтээлийг үнэлдэг байсан. Гэхдээ тийм одоо юу гэдэг зарим талаар бол жоохон хойрогч гэдэг юм уу? Тийм олон давхар шалгууртай амар одоо бүтдэг ажил биш. Би бодоход бол одоо шинжлэх ухааны гавьяас сэтгэлтэнч гэдэг юм уу? Одоо энэ шинжлэх ухааны одоо мэдлэгийн ямар цол байдгийг бүгдийг л нэр авах ёстой хүн байсан. 12-3 тагаас ном мөр хөөсөн хүн тийм. Их даруй зантай, олонтой нийттэй, их нэр хүндтэй ийм хүн байсан. Номондоо их шамддаг, олон янзын авьяастай зураач, хөгжимчин, сэтгүүлчин, тэгээд л одоо уран зохиол оролддог ийм хүн байсан. Номын цагаан буян аривжих болтугай.